За, сайн байцгаана уу? Энэ хөвчлийг үзэж байгаа та бүхэндээ өглөө өдрөөрөө минь. Өглөө бичлэгээ хяналтж ирсэн чинь гинт нэр аваад тэгээд нэрээ өгөөд бичлэгээ нэг ер нь ингээд янзлал явж байгаа юм тэгснэ. За зүгээр хадгалчих гэснэ. Тэгэл 10 минутанд бэлэн болоод энэ шууд гарч ирээд тэгээд бас 10 минут нэрсэн баха. Тэгээд 2 цаг орчиход энийг татааг бах. Тий, энийг татчихъя. За. Тэгээд эний одоо цэвэрлэг ер нь хийж байгаа байхгүй юу? За, тэгээ 11 цагаас эхлээд 1 цагийн барайнд орчоод тэгээд шууд залгуулаад дахиад 1 цагийн барайнд ороод тэгээд гарч ирээд байж байна. Ер нь бол таг нойр мөг юм л байна л да. За, тэгээд сайхан хууш уурал идмээрээ. Багтахгүй. Тэ баян тавьчих. Дорногов аймгийн төвд ирчихсэн байна. Тэгээд өчтөр орой 8-ын галт тэргэнд суугаад өглөө 4 өнгөрч хахад буугаад тэгээд найзандаа ирээд тэгээд хамрын хийд явсан байгаа. Үнэхээр яг юм хэлэх үг олдохгүй нөх юм уу? Ингээд яг байгалийнхын сайхан энэ уудам талыг хараад тэгээ нэг тийм үгээр хэлшгүй сайхан байна. Гоё байна. Ачаага дахин нэг юм тостой юм маар нэмтэй.
Өнөөдөр бол миний зүгээр явдаг л өдөр юм. Явсаар алдарт наран тул дээр ирсэн. Одоо болохоор найздаа морин цамц хараад тэгээд ер нь л авчмаар байгаа. Ер нь жоохон өсөж ийн тэгээд утас 9 хувьтай олчихлоо. Дүнжин энэ артлаараа орд юм болов уу? За ордоггүй л байх тий. Хадуу маань. Үгээр явдаг хүмүүс мэдж байгаа л. Би нэг шин зам оллоо. Тэгээ үгээр ер нь бол дүнжин гараг руу орчих юм шиг байна. Энэ ард уул нь харагдаад байгаа байхгүй. Би тэгээд нэлээд тойрох байсан ч гэсэн тойрсонгүй. Одоо болохоор би шууд ахих руугаа яг хажууд тишээ орох гэж байгаа учраас өнөөдрийн маршрут бүр. Ер нь ойрын үед тэгээд миний амралт ер нь ингээд ийм завуу яг таг гэж өнгөрч байгаа. Тэгээ нөгөө цагийн ажлын маань нэг ихч чи ингээд ягаад энэ жил ингээд амар юм ер нь нэг ажиллахгүй сул байгаад байна гэд тэгсэн заяа. Тэгэл би харин тийм ээ тэгэл ингээл өнгөрсөн. Ямар би ингээд ийм ажил амжуулаад ингэж байгаа. Тэгээд дэлтэн шүү дээ. Нэгдүгээр өдөр дүнжин гараа амард юм байна. За одоо тэгвэл ахих руугаа ороод тэгээ гарч ирээд ажил дээр очиж ажиллаад орой унтаад маргааш явдаа яваад тэгээ ингээ эргээл ахандаа орохдоо өгчтэй ингээд энийг үгүй гэж бодоод асахгүй юу? Тэс чи тор байхгүй заа. Тэ гайхаад ингээд тор байхгүй мэл өгсөж байхгүй ч. Тэг ингээ энд ямар ч бариулах гэсэн. Энэ хаа юу вэ? Чи намайг орхон отлоо. Над дүслүүлдүү. Манай байна. Дурсамжтайгаа л үлдлээ. Над дүсэн л үлдөө. Сайн үлээ за. Би нөгөө охин байна гэж. Нөгөө охин байна. Танихгүй бол. Нөгөө зүүж дүүх нэг нь байна. Нөгөө тарвас зөөсөн штэ. Тэр пүүз өмсөж байна. Баяртай наа. Одоо ч тэгээд аргагүй бах таа. Энэ ч болон зуны амралттай ингээд бүтний хичээлийн жилийн дараа тэгээд нэг тийм бие жоохон амраагаад нэг сэхэл аваад тарих толгоогоо амраах үе байхад ингээд яваад байгаа болохоор сүүлийн үед миний бие жоохон нэг юм яоцгүй байгаад байна гэх юм уу? Яг нэг тийм өвдсөн одоо тийм одоо гиз өвдөд, ходоод өвдөд одоо юу вэ? Зүрх илэг гэсэн юм бол бүр яг окей. Цанаасаа л ингээд яг нэг тийм тэр эргэтэн өвдөөд гэсэн юм байхгүйгээр болчин ядраал. Тэгээ нөгөө барай яж байгаа болохоор ингээд миний барангоор одоо уржигдраас эхлээд үү. Нилээн юм. Юу яагаад ах юм гээ баг ясны өвдөд байгаа юм шиг өвдөд ах ингэ шөрөмсөн ч юм уу. Яг юм зүйл хийдэн биш заяа. Бүр яг нэг тийм өвдөл бас мэдрээд байна. Уулын чахтай одоо өнөөдрийг хасаад 13 өдөр ажиллана. Би яг өөртөө тэгж зорилго тавиад тэгээ тэр ажилласан мөнгөөр яах гээд байгаа вэ гэхээр
би дүүтэйгээ ирээ ороод тэгээ би хөсгөл явна. Тэгээ би цэндэтэй нэг 2-3 хоног аялье гэж ирсэн байгаа аялна. Тэр мөнгө олох гээд байгаа юм. Тэгээ бас 8 сард миний зээлнүүдийн төлөлтүүд байгаа. Ямар ч гэсэн төлнө. Яг го бүгдийг хийж одоо бүгдийг шийдэж чадахгүй ч гэсэн ядаж нэг 50-60% шийдэхийн тулд ажиллаад байгаа даа. Тэгээ тийм хөл урагшаа явахгүй юм шиг жоохон тэгээд өнөө өглөө гол нь бас нөө йог хэлсэн чинь жоохон булралцтай бас тийж мэдрэгдээд ах шиг байна. За. Бас л урт өдөр байлаа шүү. Урт өдөр байлаа. Баярлалаа. Чанга байлаа. Бас эрчимжүүлсэн ангин сондгоо өдөр ордог. Тэгээд бидний хувьд бол айгүй хүнд байлаа. Багш бол бидний нэг чангалаг өгч бодож байгаа. Өглөө ингээд гэрээсээ гараад явгооч нэг барилгын ажилчид юм уу даа тэгээд ер нь маш олон тооны хаттууд ингээд байж байгаа. Тэрийг хардаа 3 ихч гүйж байна. Тэгээд би банан авахаар ирсэн байгаа. Банан. Тэгэхээр банан идэх юм байна. Тэгээд дасгалтаа ороод өнөөдрийг эхлүүлээд миний нүд нэгдэг үл явна л та. За. Өнөөдөр 2 өчөлгөө оруулъя. 2 гарчих واخ гэж бодоод байна.